За намайг Дондог Овогтой Алтан Чимэг гэдэг. За би 2008 онд Эмшүүлсийн харьяа Дорногов аймагт Гангаах ухааны коллежийг хөрх зөвлөгч мэргэжлэр төгссөн. Тэгээ 2010 онд бакалавр хамгаалсан байгаа. За тэгээ 2009 оноос Ягаан цай нөрхөө эрүүл мэндийн төвд 5 жил зөвлөгчээр ажилласан байгаа. Тэгээд 2014 оноос хойш одоо хүртэл халдвартын засагт ээлжийн зөвлөгчээр ажиллаж байгаа 8 дахь жилдээ. Би ер нь багасаа эмнэлгийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд манай ээж өөрөө их хөрөгч баг эмч мэрэгчлээ. Улсад 30 хэдэн жил ажилласан хүн байдаг. Тэгээ ээжигээ хараад багасаа ер нь ямар ч байсан эмнэлгийн хүн болно гэдэл мөрөөддөг байсан. Тэгээд тэр мөрөөдөлтөд хүрээд одоо энэ совилогч мэрэгчлийг сонгосон байгаа. Манай тасаг болохоор бусад засгийг бодвол нөгөө хортой хүнд нөхцөлд ажилладаг байгаа. Халдвар хамгааллын өндөр дэглэмтэй. Өөрийгөө болон бусдыг халдвараас сэргийлж ажиллах ёстой. Түрүү оны одоо 5 сараас эхлээл сая энэ оны 3 сар хүртэл бол тэгээ тасралтгүй л Улаанбаасад ажилласан байгаа. Нэг удаагийн хувцсыг өмсгөд бас нэлээд хэцүү. Дотоороо нөгөө ажлын байрныхаа хувцсыг өмснө. Тэгээ тэрэн дотоороо бас нөгөө халдвар хамгааллаа баримтлаад давхар ийм нэмгэн цам цөмд давхарлаж өмсөөд халдвартай хүнд нөхцөлд бол тэгээд 24 цаг хүртэл ажиллах тохиолдол ковид үедээ сая байсан. Маш хүнд. Дээдл нь 20 орчим хоног гэртээ харихгүйсэн тохиолдол байгаа. Сувилагч гэдэг мэргэжил бол их хариуцлагатай мэргэжил байгаа. Тэгээд эмчийнхээ бас туслагч нь болж ажилладаг. Одоо өвчтөе хүмүүсийн одоо эрүүл мэндийн төлөө, эдгэж ангаахын төлөө бас хамтарч ажилладаг тийм сайхан мэргэжил байгаа. Би энэ мэргэжлээрээ бас бахархдаг. Манай гэр бүлийн хүн эмч мэргэжилтэй хүн байдаг. Одоо сүрийн тасгийн эрхлэгч их хэмжээр ажилладаг. За бид тээр ингээ хоёулаа эрүүл мэндийн салбарт ажилладаг болохоор нэг ойлгоход харьцангуй одоо амар байдаг. За жишээ нь ихэд одоо Улаанбаасад удаан хугацаагаар ингээд ажиллах, нэг нь ороо авчихад нэг нь ар гэрийнхээ одоо хариуцаж үлдээд хүүхдэд цэцэрлэг сургуульд нөхөөс авахгүйлаад одоо ингээд бие бинийгээ ойлгож ажиллахад илүү хэлбэр байдаг да. Манай хамт олон бол их эвтэй, найрсаг, нэг нэгэндээ их тустай, нэгнийхээ одоо мэдхгүй чадахгүй зүйлийг хэлж, нэг нэгэндээ их дэм болж, тусалж ажилладаг. Ер нь бол их эвсэг хамт олон байгаа.